гэр бүлийнхэн нэрийг эмнэлгээс гаргахдаа бидний хажууд байгаа охтоос юу хийх вэ? Хэрвээ бидний гэр бүл олон бүгд манай хүүхдийг үнсхийг хүсч байвал эхлээд хязгаар тогтоох хэрэгтэй, тийм ээ. Та нар миний гэр бүл. Би та нарыг хайрлаж байна. Хүүхэд бол миний. Би хэнийг тэрвэрч авахыг шийднэ. Эдгээр түүхүүдэд эмнэлгийн үндслүүд байгаа. Учир нь томуу ковид, кариес зэрэг эрсдлийн хүчин зүйлс байна. Эдгээр нь шин төрсөн хүүхдэд дамжиж болох бөгөөд мөн үнэхээр аюултай гэр бүлсүүд байдаг. Энэ нь үнэхээр аюултай. Би дахин хэлж байна. Шин төрсөн хүүхдийн үе шатанд. Тиймээс насанд хүрэгчдийн хяналтын хамгийн чухал цэг нь хүүхдэд ойртох хүмүүсийн амны болонгууд. Тиймээс бид тэнд ямар нэгэн тууралт байхгүй эсхийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Мөн катрал үзэгдлүүдийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Тэнд хэн ханаж эсвэл хоолоо өвдөж байгааг мэдэхгүй. Эдгээр нь үнэхээр аюултай зүйлс. Хүүхэд таны хөхний сүгээр глобулин авдаг. Гэхдээ энэ нь аюултай хിവэр байна. Тиймээс анхааралтай хянахыг зөвлөж байна. Бидний хувьд төрөл төрөсөд нь хэрэгсэл байх ёстой. Бид өөрсдөө удирдах ёстой. Хаана хэрэгтэй, хаана хэрэггүйг мэдэх ёстой. Тиймээс энэ мэдээллийг санаж хизээж ямар ч нөхцөлд хэрв та хүсэхгүй бол бусад хүмүүсийг хүүхдтэй ойртуулахгүй байхыг анхаарна уу?